Нийгмийн ажил гэдэг бол өөрөө эрх зүйч, санхүүч, эмч, багш гэдэгтэй нэгэн адил мэрэгжил. Нийгмийн ажилтнаар өнөөдөр сургаж байгаа 14 их сургууль байгаа. Нийгмийн ажилтнаар мэрэгшсэн, дипломо авсан маш олон төгсөгчд байгаа. Хөтөлбөр нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд гэд бусад цагдаагийн байгууллагад ч гэсэн тийм ээ нийгмийн ажилтнууд ажилдаг. Ингээд 6 төрлийн салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын өнөөдөр нэгдсэн эрх зүйн байдлын нийгмийн хамгааллын хуулиар тогтоохон зүйтэй гэж үзсний үндсэн дээр энэхүү хууль дээр сүүлийн 5-6 жил ажиллаж өнөөдөр өргөн барих хэмжээндээ хүрлээ. За нийгмийн ажилтны хэрэгцээ шаардлага манайх шиг улс оронд бол маш өндөр. Өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа хүмүүсийг төрийн үйлчилгээг сайн хүргэх боловсрал олгох, цаашаад сайн сайхан амьдрах үндсийг суулгахад нийгмийн ажилтны үүрэг бол маш өндөр юм аа.